Хүмүүс бараг анзаардаггүй. Хүчирхийлэл ялангуяа юм нарцисс шинжтэй хүмүүсийн байнга ашигладаг. Тэгээ бараг баригддаггүй мөртлөө үргэлж ажилладаг. Аргын талаар зааж өгье л дөө. Түмэн зүйлээс нэг л алдаагч нь барьж авч буруутгах. Чир нь бол байнга цаг гаргадаг, анхаардаг. Гэтэл ганц удаа утсаа аваагүй. Нэг удаа уулзалт чинь цуцсны чинь байнга сүх. Тэгээд чи угаасаа тоодгүй чи дандаа ингэдэг гэхэд бүгдийг нь ганц үйлдэл чинь дүү. Тэгээ сүүлд нь чи өөрийгөө мөр хэцүү яадаг юм блэ гэтээ. Тэгээд өөрийнхөө хийж амжаагүй алдааныхаа төлөө хүртэл гэмшиж эхэлдэг. Хоёрдугаарт нь албаар хатгаж байгаад хариуч нь ашиглана. Эхлээд чиний язгаарыг давна, дараа нь доош нь иж хошигно, дараа нь эмзэг сэдвэж нэр. Тэгээд чи гүрэж жагаад хэрэлдэхэл босоод ирэнгууд ямар амархан уурталтай. Чи их эмзэг юм байж тэгээд бүх юм чинь уурлууч тавхдаг. Гуравдугаарт нь ирээдүйг чинь харуулж ярьж чаддаг. Өөрчлөгдөн, дараа нь сайхан болно. Чиний төлөө ингэнэ гэдэг. Гэтэ энэ болгон чинь цаг хожиж байгаа хэв маяг. Тэгээд цаг нь өнгөрөөд идэг бүтсэн юм нэгч байхгүй. Амлалт нь хэвээрээ. Тэгэхээр энэ аргууд чимээгүй явагддаг болохоор хүн магадгүй би л буруутай юм байна гэж бодоход хүргэдэг. Гэхдээ энд нэг л үнэн байгаа. Эрүүл харилцаанд ийм тоглоом бараг хэрэггүй. Хэрвээ чи ийм зүйлийг анзаарч эхэлж байгаа бол ухаарч эхэлж байгааг нэг хэлбэр шүү. Одоо чи мэдчихэв.